Өнгөхийн өөрийнхөө өвөтэй анх удаа уулзаж байна. Großvater. Das Heidi. Гэвч өвөө нь түүнийг таатай хүлээж авсангүй. Хөөгцнийхэн дараа авгагч нь түүнийг ойролцоон орхиж явчихв. Хэйди өөр аргагүй болж өвөө дээрээ буцаж ирэв. Өрөвдсөнгүй. Aber sie will mich doch auch nicht. Гэртээ ороод хаалгаад өгчв. Өнөөхөн бүгд өвөөг хачиггүй. Vater. Гэвч Хэйди баг байхасаа л эцэг эхээ алдсан. Түүнд очих газар байхгүй билээ. Тэр ойрхон байгаа онгорхой хоньны хашаа руу орлоо. Тэр ороо аян цахилгаатай шөнө өнгөрлөө. Маргааш өглөө өвөө хоньны хороо руу сүүсахаар ирэв. Tomorrow Großvater. Өвөө нь юм хэлсэнгүй. Гэтэ шинэхэн хоньны сүгээ нэг утгаж өглөө. Хэйди баяртайгаар тэр даруй уучихв. Гэвч өвөө удахгүй түүнийг явуулна гэв. Тэд сүм рүү явж санваартанд Хэйдигийн эрүүл мэндийг шалгуулв. Тэр маш эрүүл чирэг бас амархан өсвөр тойрны хүүхэд байлаа. Гэвч өвөө Хэйдиг авч үлдэхийг хүссэнгүй. Санваартан 3 хоногийн дараа л өөр хүн хайж өгч чадна гэж хэллээ. Үгүй бол тэр асрамжийн газарт очино. Энэ 3 өдөр Хэйди өвөөдөө хамт байх хэрэгтэй болов. Гэртээ иргэн ирээд Хэйди санаа зовж зогсоод өвөөс асуув. Би дахиад хоны хороонд хонох хэрэгтэй юу? Өвөө чи өөрөө мэд. Хэйди баяртайгаар гэрт орлоо. Гэхдээ байшин зөвхөн нэг сандал нэг орол байв. Түүнд байх газар байхгүй юм шиг санагдав. Тэр дээш аварч хатаасан өвс байгааг олж харав. Хэйди баярлан өвсөнтэйгээр өнхрөв. Тэрийг байхдаа үнэхээр дуртай байлаа. Хэйди өвөөтэйгээ хамт үлдэхийг хүсв. Тэр асрамжийн газар руу явахыг хүсэхгүй байлаа. Өвөө хэсэг чимээгүй болов. Дараа нь юу ч хэлэлгүй хоолоо өргөжлүүлэн идлээ. Маргааш өглөө тоцгоны хүү Питер ууланд хонио хариулахаар ирэв. Хэйди догтлон дагаж явахыг хүсв. Өвөө эхлээ цүгөө уу гэж санууллаа. Тэр уулын тунгалаг булгийн усаар нүрээ важ үдийн хоолоо үрээд явлаа. Айл би нөрөө наран гэжээ. Хэйди эргчлөөтэй гүйж байлаа. Тэр эндхийн бүх зүйлийг хайрлаж байв. Тэд ногоон зүлгэн дээр өнгөрч бас газрын охин шиг дуурч тоглов. Амрах зур Питер Хэйдиг анзаараагүй байх үед нь түүний бяцлаг цайдас хоёрыг шүүрэн авч хазав. Хэйди түүнийг хадсныг мэдээд асуутал Питер мэдэхгүй гэж худал хэлв. Магадгүй ямаа хулгаал хийсэн байх. Хэйди итгээгүй ч юу ч хэлсэнгүй. Энэ үед гинэд хоёр ямаа хоорондоо зодтолдов. Питер ташуураа авч ямаануудыг ороолгож эхлэхэд Хэйди гүйж ирээд болиулаад цаашдаа түүнийг өдрийн хоолой хувааж идэх ба ямаануудыг дахиж ташуурдахгүй байхыг хүсв. Питер дуртаяа зөвшөөрөв. Гэхдээ өвөөдөө энэ тухай бити хэлээрэй гэж говь. Учир нь тосгоныхон яриагаар өвөө чинь хүн алж байсан гэд хэлчихв. Гэхдээ ирээд Хэйди ганцаараа хоолой идэв. Тэр шөндөө хоньны хороонд унтна гэж хэллээ. Өвөө Питер түүний талаар ямар нэг зүйл ярьсан гэдгийг анзаарав. Тэр Хэйдиг сандаа итгэх ёстойг хэлв. Өвөө түүнд үнэхээр сайн ханддгийг тэр мэднэ. Тэр гүйж очиод өвөөгөө тэрв. Хачин заан ааштай энэ өвгөн тэр үед юу хийхээ мэдэхгүй болчихов. Цаг хугацаа хөрөн өнгөрчээ. Хэйди Питерт хэлв. Би маргааш санваартан дээр очих болно. Питер баг зэрэг гүнхтэй байсан ч бардам зан гарган зүгээр л Хэйдигийн үдийн хоолыг идэж чадахгүй болох нь харамсалтай байна гэж хэлв. Хэйди гэртээ буцаж ирэхэд хоолны шинээний ард шин сандал нэмэгдсэн байв. Тэр өвөөгөөс болгоомжтойгоор энэ миний сандал уу гэж асуулаа. Aber du bin ich bin doch mal weg. Түүнд тэмээ хэмээн чимээгүйхэн хэлв. Und dann am nächsten Tag auch wieder. Хэйди үнэхээр догтлон өвөөгөө гүйж очин тэвэрлээ. Харин энэ удаад өвөөч түүнийг чанга тэвэрлээ.